студид ороод ирсэн минут найна. Хай. Шано. Шано Ренийг найзуудаа. Өнөг бичгээ өгсөн үү? Үгүй юу та нар? Дараагийн бичлэг дээрээс намайг их харахаа. Үнэ. Нэ баян энэ хоёртой л хамт явчихсан шүү дээ. Муу галгал. Ингээд суугаад үзтээ. Ингээд миний хоёр дахь хүн бас хоёлог клоуник. Би тэгээд TikTok дээр энийг авчаад уг unboxing видео хийсэн даа өмсч үзүүлээгүй. Одоо 3 сарын дараа өмсч үзүүлж байна. Тэгээд энэ студ болохоор 1 цагийн 25,000 гэхгүй юу? Тэгээд бид 3 цагаар авсан байсан чи даамж 2 цагтаа багтааж дуусгаад 25,000-аар шатлаа. Өглөө 2 хичээлтэйсэн баггүй юу? Тэгээд ийм засмас орс өдөр ийм амар доогоороо шалтан нүцгэн яваад амар ганган яваад тэгээд хүмүүс надад руу санаа хараад дээрээс нь би ингээд ангиргаа орох гэсэн чинь амар олон хүмүүс байхгүй. Тэгэхээр нь ингээд санаа зовоод амар гангалцсан хүн чинь санаа зовхгүй яах вэ? Ямар хэцүү байлаа. Гэтэ би угаасаа ингээд ерөө сургуультай явахдаа дандаа амар гоё гангаа явдаг хгүй өнгөрсөн семестр жишээ нь. Тийм алхаа өмсөж хүмүүсэл маск зүүж авсан өдөр бараг байдгүй. Тэгсэн чинь өнөөдөр болохоор би энэ семестр болохоор амар ядраад тийм би сүлтаад хавар болоод болохоор би тэгээ амар хичээд би өрн ингээ гангаа явахаас нэг өвөндөжтгүү. Өнөөдөр хийчихлээ. Тэгээд би одоо хумсаа бодуулахаар явах гэж байна. Миний хумс гээд 1 сар болсон. Гэтээ өрөөсөө гоё хിവэрэл байгаа. Гэтээ ялчгүй урагцсан. Тэгээд амар урталсан болохоор нөгөө нэг зураг зурхаар харандаага сайн барьж чадахгүй байгаа болохоор ямар ч гэсэн өнөөдөр хумсаа бодуулна. Энэ болохоор манай хумсаа бодуулдаг газар царайч оруулах уу? Манай nail artist. Юу галгал. Тэ би юм хэлэхлээр ямар үтэй. Тэр басан явдал үзээд хумсаа бодуулж юм. Тэгээ миний хумсныг хараа. Хайр хөөрхөн болсон. Би хумсаа бодуулаад таслаа. Энэ аа. Харагч нь уу. Хайр хөөрхөн болсон гэсэн. Гэм хумстай харсан танаас л нэг юмэр санагдал. Ингэж хүнтэй мэдлэгтэй ингэмэр санагдаад идэв ш. Бид хоёр манай найзтайгаа Тэвэж. Яптай ийм газар ирсэн байна. Die wine. Итгэлээ хамт wine-ыг амсчихсан. Пантан. Тийм газрын бас тийм хүнийг их зүйгдэл юм болоо. Vibe ч Монгол ус шүү дээ. За ямар ч юм тийм уур юмсгал. Би ингээд нөгөө влог идэлчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд нэг юм анзаарлаа. Би ингээд камер руу гараад өөрөө бишрээ суугаад идэв. Салаатных нь навчин тэр чигээрээ бүтнээрээ байна. Хүний урманд жоохон жижиглэг байна. Итгэх гэж бид хоёр зоосч байна. Нара ингээд угаар навч. Карбонарагийн итгэх гэж үзье.
10:43 болж байна. Тэгээ бид хоёр одоо такси бариад манайх руу явах гэж байна. Тэгээд манай үлзий манай тонхоор болсон. Тэгээд бид хоёр хоёулаа маргааш хичээлтэй. Гэхдээ ер нь бол манай тооны гэж ярьсан байгаа. Одоо гэртээ очиод үргэлжлүүлж юмнэргаар төлөвлөж байна. Шинэ тэгээд өнөөдөр би 2 цагийн дөрөвтэй өглөө 9 цагийнхаа хичээлд яваа. Ямар ятраад тэг хичээлээс ойлгож чадахгүй. Манараа ойлгосон л тоо тэгтээ юм. Амар хурдан ойлгодог. Бодвол амар удаан ойлгох. Тэг маань багш гайхаа. Одоо өдрөө л идгээ сургуулийн хадаар тохиолны газар ороод ирсэн байна. Өнөөдөр уг нь 15 градус гэсэн зэрэг жоохон хөтөллээ. Би ингээд постны зурагч юм уу тийм юмнаас илүү постны текст бичих юм дург. Би өөрөө нөгөө юм амар сайн юм нэрдэг эсвэл тийм үгийн баялаг гихтэй ч юм уу ингээд гоё үгийн сонголт монгол цайтай юм биш болохоор ингээд текст хичээлийг ингээд гоё онц гоё бичиж чаддгүй. Тэгээд уг нь яг би тийм юм биш болохоор гээд ингээд хашиг суугаад идэхгүй болохоор ингээд бичиж байгаа. Гэхдээ ер нь ингээд би юмыг гайгүй хурдан сурчдаг ахгүй миний гарт гайгүй хурдан орчдөг. Энэ текст хэдэн жил хийсэн ч би энэ гарт юус орохгүй. Энэ одоо би ирээдүйд бүтэн цагийн ажилд орвол надад амар хэрэгтэй скил гэхгүй юу? Юмыг ер нь сайн бичиж сурах юм гоё. Найруулгатай, алдаагүй, найруулгын алдаагүй бичиж сурах үг нэг чухал. Гэтэ бас тийж чадахгүй л энэ тэгэл. Би одоо хичээлээ хараад тэгээд ангитаа хамт сурдаг хэсэг авахд гээд ирсэн мэт бид хоёр хоол идэж пап яв. Аннесалле. Анне. 그러면 이렇게 해줘. 오케이. 파파 드레싱. 이 포사때 기린 기기면. Тэгээд эндээрээ ороо юу. Энэ зүгээр хин миний нэшил тэгээд энэ бүх юм. Тэгээд нараа энэ бүх юм тэгээд концертны туулааны концертын гинэ. Нараа балавчтай. Яа, сая бүр амар техник юм боллоо. Манай багш 7 оны өмнө ийм одоо юу гэмтэй энэ чинь модон ийм борднууд авчраарай гэж хэлсэн бохгүй юу. Тэгээ би энийг захиалаад 7 оны өмнө захиалаа. Тэгээ одоо 4-төд ирчих ах гэж би бодоод захиалсан чинь өчигдөр хүртэл ингээд хүргэлэн гараагүйсэн бохгүй. Би тэгээ холбогдоод за энэ тэгвэл ирэхгүй юм байна. Би тэгээ өнөөдөр бүхлээр хичээлтэй тэгээ голтон цонхтой цаг гэсэн болохоор яшиг өнөөдөр угаасаа ирж амжихгүй бол би өөрөө яваад авчиг гэж бодоод дэлгүүрлөө. Тэгээ манай сургуулиас автобусаар 30 минутад дэлгүүрлөө явдаг байхгүй юу? Тэгээд асуусан чинь өчигдөр хүргэлэнд гарна өнөөдөр ирнэ гэд. Гэтээ яг ирж амжихгүйг нь хэлж мэдэхгүй шүү намайг гэхгүй юу? Тэгээ буцаалт хийчихгүйгээд тэгээд би за одоо хичээл дээр ийм авчир гэсэн юмыг нь авчираагүй байхын цаашийн за энэ одоо ингээд цонхтой цагаараа яваад дэлгүүрлөө нь явъя да гэж бодоод би тэгээд хичээлээ тарчаад 30 минут автобусаар яваад тэгээ яг дэлгүүрлөө ганц алхаад орсон чинь мессеж утсан дээрээ хүргэлт хийгдсэн шүү гэсэн. Тэгээд би дахиад тэр дэлгүүрээсээ
30 минут автобусаар яваад гэртээ ирээд энийг аваад би одоо сургууль руугаа 20 минут автобусаар явна. Маш тэнэг юм боллоо. Тэгээд миний хайрын цаг би хэрвээ ингийн мэдчихсэн бол гэртээ ирээд ядаж нэг цаг болтгоо унтах байсан. Одоо би шууд гарах хэрэгтэй. Шинэ үү? Өнөөдөр одоо хэдэн температуртэй? 3 сарын 23 юм байна. Би тэгээд өнөөдөр дэйтэнд ирсэн байгаа. Би одоо тэгээд дэйтэнд явж байгаа хүмүүс ингээд та нарт харуулъя.